За сайн байцгаана уу? Манай насан туршийн суралцахын төв маань 2025 оны эхний хагас жилд иргэдийнхээ гэр бүлийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд хийсэн ажлуудаа та бүхэндээ танилцуулъя. За иргэд болон төрийн бас байгууллага, аж ахуй нэгж компаниуд зэрэг бүхий л байгууллагуудад захиалагч сургалтуудаа 41 удаагийн сургалт зохион байгуулад 2500 гаруй иргэдийг энэхүү сургалтуудаа хамрууллаа. Гэр бүлийн хосууд хамтдаа суралцдаг, хамтдаа хөгждөг, хамтдаа дурсамж бүтээдэг, хайрын өдөр хамтдаа гэсэн өдөрлөг арга хэмжээг 10 байгууллагт зохион байгуулж нийт 98 хосыг энэхүү өдөрлөгтөө хамрууллаа. За мөн бүх хайраа гэр бүлдээ аяныг 3 сарын хугацаанд зохион байгуулад тусгай аяны хүрээнд өдөрлөг сургалт, уралдаан тэмцээн зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан 400 гаруй иргэдийг бүх хайраа гэр бүлдээ аяндаа хамруулсан байна. Эдгээрээс гадна бүс орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдсан салбарын томоохон 7 удаагийн нэгдсэн уулзалт, сургалт зөвлөгөөнд хамтран ажиллалаа. За дүгнэлт хэлэхэд манай насан туршийн суралцсан төвийн маань хамт олон үндэсний болон бусад бүс орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдж байгаа үйл ажиллагаанд хамтран оролцож байгааг онцлон хэлэхэд таатай байна.